Дэлхийн газрын зураг руу харахад бидний хажууханд орших Хятад улс бол 1.4 тэрбум хүн амтай дэлхийн хамгийн олон хүнтэй эдийн засаг, үйлдвэрлэлийн эзэнт гүрэн шиг харагддаг. Дэлхийн банк, НҮБ цаашлаад Хятадын үндэсний статистикийн хорооноос гаргасан аль биесны тоо баримтад Хятадын хүн ам 141 тэрбум гэж тэмдэглэгдсэн байдаг байна. Гэвч танд нэг зүйлийг хэлье. Энэ тоо бодит байдлаас тис өөр. Магадгүй 100-ны хамгийн том хуурмаг статистик байвал яах вэ? Яг одоо олон улсын хүн ам зүйчид, эдийн засагчид тэр байтугай Хятадын дотоодын зарим их сурвалжууд Хятадд үнэхээр 1.4 тэрбум хүн байгаа гэж үү гэдэг дээр ширүүн маргаан өрнүүлж байна. Бүр бас бие даасан шинжээчид Хятадын бодит хүн ам аль хэдийнэ 1.2 тэрбум, магадгүй 1.1 тэрбум руу орон буурсан. Цаашлаад цар тахлын дараа энэ бууралт төсөөлшгүй хурдтай явагдсан гэж үзэж байгаа юм байна. Яагаад дэлхийн 2 дахь том эдийн засагтай улс хүн амынхаа тоог даруй 200-аас 300 саяар дарж эсвэл нэмж мэдээлэх шаардлагатай гэж. Цар тахлаас хойш ковидын их хотууд болон тосгодод яг юу болж өрнөв? 1979 оны нэг айл нэг хүүхэд бодлого өнөөдөр ямар гашуун үр дагаврыг авчирч байна вэ? Өнөөдрийн дугаараар бид Хятадын хүн ам зүй ард нуугдаж буй нууцуд, ковидын дараах сүүрэл, залуусын амьдралын хэв маягийн өөрчлөлт болон 2100 он гэхэд Хятад улс хэрхэн цөөрөх тухай баримтуудыг дэлгэх гэж байна. Бичлэгээ дуустал үзээрэй. Анх 2020 онд Хятад улс 10 жил тутам нэг удаа явуулдаг хүн амын нэгдсэн толгой хийсэн. Тэр толгоор манай хүн ам 1 тэрбум 412 саяд хүрсэн. Бага зэрэг өсөлттэй байна гэж зарласан байдаг юм. Гэвч энэ тооллого зарлагдах явц нь өөрөө маш их шижиг төрүүлжээ. Анхны мэдээллийг 2021 оны 4 сард зарлах ёстой байсан ч ямар нэг тодорхойгүй шалтгаанаар хэдэн сараар хойшлуулж тоог хэд удаа дахин шалгасан гэдэг. Японы болон Америкийн томоохон судалгааны институтууд тухайн үед Хятадын засгийн газар хүн амынхаа цөөрсөн тоог нуун дарагдуулахын тулд тооллогын дунд засвар оруулсан байж болзошгүй гэж хардаж эхэлсэн байна. Ийм хардлага хаанаас гарч ирэв? Энэхүү маргааны төвд Висконсины их сургуулийн ахлах судлаач хүн ам зүйч Фушиан И байдаг. Тэрээр хэдэн 10 жилийн турш Хятадын төрөлт нас баралтын тоо баримтыг харьцуулан судалсан бөгөөд Хятадын хүн ам хизээж 1.4 тэрбумд хүрч байгаагүй гэж мэдэгддэг байна. Фушианы тооцоололоор Хятадын нутгийн захиргааны байгууллагууд төв засгийн газраас авах төсөв, боловсрол, эрүүл мэндийн сорилтуудыг ахиулахын тулд байхгүй хүүхдүүдийг бүртгэж хүн амынхаа тоог хиймлээр өсгөж мэдээлсэн байдаг. 1991-ээс 2010 оны хооронд Хятадд сургууль шинээр орж буй хүүхдүүдийн тоо тухайн жилүүдэд төрсөн хүүхдүүдийн тооноос даруй 20-30% бага байжээ. За үүний тод жишээ нь Хятадын сүрье салхин цэцэг гэх мэт вакцинжуулалтын статистик болон сургууль бүртгүүлсэн сурагчдын тоо нь Хятадын статистикийн хорооны мэдээлдэг төрөлтийн тоотой огт таардаггүй байна. Бид бүр 2022 онд Шанхай хотын цагдаагийн газрын мэдээллийн сангаас 1 тэрбум Хятад иргэний хувийн мэдээлэл хакердууд задарсан явдал гарсан. Мэргэжилтнүүд тухайн задарсан датан дээр шинжилгээ хийж үзээд бүртгэл байсан нийт иргэдийн тоо тус улсын аль биесний мэдээлснээс хавьгүй бага. Насанд хүрэгчдийн хувь хэд өндөр, өөрөөр хэлбэл хүүхдүүдийн тоо задарсан датанд маш бага байсан батлагдсан байна. Энэ бүхэн бидэнд яг л нэг зүйлийг сануулж байгаа мэт. Хятадд 1.4 тэрбум хүн байхгүй байх өндөр магадлалтай. Одоо бүгдээрээ хамгийн эмзэг бөгөөд маргаантай сэдвээр орцгоё. Цар тахлаас хойш Хятадд яг юу болсон бэ? 2019 оны эцэд Ухаан хотоос эхэлсэн вирус дэлхийд даяар тархахад Хятадын эрх баригчид вирусыг тэг хүртэл бууруулах хатуу бодлого баримталсан байдаг. Хэдэн 10 сая хүнтэй хотуудыг гаднаас нь чойжилж иргэдийг гэрээс нь гаргахгүй байв. Гэвч 2022 оны 12 сард Хятадын засгийн газар олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалan энэхүү бодлогоо ганцхан шөнийн дотор цуцалсан. Үүний дараа юу болсон бэ? Олон сая хүн нас барсан уу? Аль биесний мэдээгээр Хятадын засгийн газар вирусын улмаас ердөө 80,000 орчим хүн нас барсан гэж дэлхийн нийтэд мэдээлсэн байдаг. Гэвч энэ тоонд дэлхийн нэгж эрүүл мэндийн байгууллага шинжээчид итгээгүй юм. Яагаад гэвэл чадан ядан ажилласан чанарлах газрууд бий. 2022 оны 12 сараас 2023 оны 2 сар хүртэл Хятадын томоохон хотууд буюу Бээжин, Шанхай, Чанду гэх мэт хотуудын чанарлах газрын шатаах зуугууд нь 24 цагаар амралтгүй ажиллаж дараал нь хэдэн 7 хоногоор уртассан байдаг байна. Хиймэл дагуулын зураглалаас харахад
Чанарлах газруудын гадаах автомашины очир хэдэн километр үргэлжилж байв. Мөн шашин ба шатаалтын зардал. Хэдтэй оршуулгын газруудын хувьцааны үн тухайн үед түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн байдаг. Мөн үүрэн телефоны дугаарын бууралт. Хятадын хамгийн том үүрэн телефоны операторууд болох China Mobile, China Unicom-ын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2020-оос 2022 оны хооронд 21 сая гаруй хэрэглэгчээр буурсан. Мэдээж үүний зарим нь санхүүгийн хэмнэлтээс болж дугаараа цуслуулсан байж болох ч гэлээ ихэнх нь нас барсан хүмүүсийн дугаар байсан гэж үзэх хадлага бий. Тэтгэврийн сангийн мэдээлэл. Зарим орон нутгийн тэтгэврийн сангийн тайлангаас харахад 2023 оны ихээр Хятадын ахмад наснуудад олгох тэтгэврийн зардал гэнэт үлэмж хэмжээгээр буурсан нь ахмад наснуудын эндэгдэл маш өндөр байсныг итгэж байгаа юм. Нью-Йорк Таймс болон Вашингтоны Постын хараат бус шинжээчид математик модель ашиглан тооцоолоход Хятад улс вакцинжуулалт муу, вирусын эсрэг дархлаагүй байхдаа хөл хориогоо гэнэт цуцалснаас болж ердөө 2 сарын дотор 1.5-аас 2 сая гаруй хүн нас барсан байх магадaltaй гэж дүгнсэн байна. Гэхдээ хамгийн аюултай нь зөвхөн вирусээр нас барах явдал биш байв. Вирусын хөл хорой залуусыг хүүхэд гаргахаас бүрэн татгалзахад хүргэсэн юм. 19 оны вирус бол ердөө л галыг улам дэврээсэн тус байв. Асуудлын гүндэх үндэс нь 1979 онд Мао Цзэдуны дараах Хятадын төрөөс хэрэгжүүлсэн нэг аль нэг хүүхэд бодлогоос ихтэй. 35 жил гаруй үргэлжилсэн энэ бодлогын улмаас Хятадд дараах аимшигтай өөрчлөлтүүд гарсан. Нэгдүгээр тэнцвэргүй гендер. Азийн уламжлал сэтгэлгээгээр айл болгон эрэгтэй хүүхэдтэй болохыг илүүд үздэг байв. Үүний улмаас сая эмэгтэй өр хөндөөлж эмэгтэй хүүхдүүд хаягдсан. Өнөөдөр Хятадд гэрлэх насны 30-аас 40 сая гаруй эрэгтэй ханиг үлдээд байна. Ханилах эмэгтэйгүй бол хүүхэд төрүүлэх боломжгүй. Мөн 4-2-1 хямрал. Энэ бол Хятадын нийгэмдх хамгийн том ачаалал. Өнөөдөр нэг залуу хос буюу 2 хүн өөрсдийн нэг хүүхдийг тэжээхийн хажуугаар 2 талынхаа 4 аав ээж цаашлаад 8 эмээ өвөөгөө санхүүгийн хувьд хариуцах ачаалттай нүүртүүлж байгаа. 3 дугаар залуусын шин тренд line flat ба involution. Байрны үн тэнгэрт хатсан ажлах орчин асар өрсөлдөөнтэй. Амралтын өдргүй 9-6-6 график буюу өглөө 9-өөс орой 6 хүртэл 7 өдрийн 6 өдөр ажиллах ийм графиктай нийгмийн стресс өндөр байгаа тул Хятадын Z болон Альфа үеийн залуус нийгмийн системээсээ татгалзаж эхэлсэн байна. Тэд line flat буюу тан пин гэд би илүү цагаар ажиллахгүй, байр авахгүй, гэрлэхгүй, хүүхэд гаргахгүй, зүгээр л наад захын хэрэгцээгээ хангаад амьдрна гэх философи бий болжээ. Мөн involution буюу маш их хичээж, сурч, ажиллаж байгаа ч гэсэн амьдрал нь огт дээшлэхгүй, байрандаа эргэлдэх стресс үүсжээ. Үүний үр дүнд Хятадын төрөлтийн коэффициент ердөө 1 хүртэл унсан. Сөүл эсвэл Токио шиг зарим томоохон хотуудад энэ тоо 1.7-оос 1.8 руу орсон байгаа ч гэсэн Хуама тогтвортой байлгахын тулд 1.4 тэрбумд барьж байхын тулд энэ коэффициент нь хамгийн багадаа 2.1 байх ёстой шүү дээ. Хятадын засгийн газар 2016 онд 2 хүүхэд, 2021 онд 3 хүүхэдтэй болохыг зөвшөөрч хүүхэд төрүүлбэл мөнгөнд тэтгэмж өгнө гэж амласан ч залуус хүүхэд төрүүлэхээс нэгэнд татгалзсан. Судалгаагаар Хятад улс бол дэлхийд хүүхэд өсгөн тойрнуулахад хамгийн өндөр зардалтай улсуудын 2-дугаарт орж байгаа юм байна. Нэгдүгээрт нь Өмнөд Солонгос ордог гинэ. За нэгэнт ихэлсэн хүн ам зүйлсүүдийг засаж залруулахад маш хэцүү. Хэрвээ өнөөдөр төрөлт өссөн ч гэсэн тэр хүүхдүүд ажиллах хүч бос нийгэмд хувь нэмрээ оруулалтад дор хаяж 20 жил шаардлагатай. За одоо олон улсын байгууллагууд болон Хятадын эдийн засгчдын гаргасан ирээдүйн таамаглалуудыг харцгаая. За нүүб юу гэж үзэж байгаа вэ гэвэл Хятадын хүн ам 2100 он гэхэд 800 сая орчим болж цөөрнө гэжээ. Энэ нь одоогийн 1.4 тэрбумаас бараг 50%-аар буурна гэсэн үг. Вашингтоны их сургууль болохоор арай өөрөөр үзэж байгаа. Илүү бодит тооцоолол хийсэн гэж үзэж байгаа юм байна. Тэднийхээр 2100 он гэхэд Хятадын хүн ам 515 сая болж цөөрөх магадлалтай. Энэ нь Хятад улс одоогийнхоо хүн амын 60 гаруй хувийг алдана гэсэн үг юм. Зас баяжгаас өмнө хөтлөх аюул гэж байна. Баруун Европын улсууд болон эсвэл Япон улс хүн амын хөтлөхөөс өмнө аль хэдийн өндөр хөгжилтэй, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь өндөр, нийгмийн хамгаалал нь сайн болж амжсан. Харин ажиллах хүчний хомсдолд орсон Хятад улс тэтгэврийн сангийн сүүл
бий болж байгаа. 2035 он гэхэд Хятадын тэтгэврийн сан бүрэн мөнгөгүй болж сүүрх эрсдэлтэйг Хятадын шинжилгээ ухааны академи харуулсан. Мөн сургууль цэцэрлэгүүд хаагдж байгаа. Сурагчгүй болсондоо сүүлийн 3 жилд Хятадд 5,000 гаруй цэцэрлэг хэдэн 100 бага сургууль үүдээ барьсан байдаг. Мөн үүний хажуугаар ажиллах хүчний өнөөсөх. Дэлхийн үйлдвэр гэгддэг Хятадын ажиллах хүч зөөрч цалин өсснөөр Nike, Apple, Samsung зэрэг томоохон компаниуд үйлдвэрээ Вьетнам, Энэтхэг, Мексик рүү чилжүүлж байгаа юм байна. Хятадын эдийн засаг Америкийг барьж аван дэлхийн хамгийн нэгдэх супер гүрэн болно гэж ярьдаг байсан үе өнгөрсөн байж магадгүй юм. Яагаад гэвэл тэдэнд үйлдвэрт ажиллах, шин санаа олох залуус дутагдж эхэлж байна. Хятадын их баригчид энэ аюулыг гар humгаан хараад суухгүй байгаа. Тэд дэлхийн өөр ямар ч улсын хийж зүтгэлгүй томоохон туршилтуудыг хийж байна. Хамгийн ихнийх нь робот жуулалт болон хиймэл оюун ухаан. Хятад улс дэлхийд хамгийн олон үйлдвэрлэлийн робот худалдаа авч байгаа. Хүн амын дутагдлыг автоматжуулалт болон роботоор орлуулахыг зорьж байгаа юм байна. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгаа. Хятадд тэтгэврийн нас маш доогоор буюу эрэгтэй 60, эмэгтэй 50-аас 55 байсныг одоо ингээд шаталсан байдлаар уртсгаж байгаа юм байна. За мөн хүүхдийн нэмэлт сургалтын бизнесийг хаасан. Залуус дээрх санхүүгийн ачааллыг багасгахын тулд Хятадын засгийн газар private tutoring буюу хувийн сургалтын салбарыг хуулиар бүрэн хориглож боловсролын зардлыг бууруулахыг хүсэж байгаа юм байна. Гэвч эдгээр аргууд нь залуусыг сэтгэл зүй амьдралын өртгийг үнцээр нь засаж чадах болов? Энэ бол маш том асуултын тэмдэг. Тэгэхээр буцаад эхний асуултандаа орцгоё. Хятадд үнэхээр 1.4 тэрбум хүн байгаа гэж үү? Бодит дата, сүүлийн үеийн судалгаанууд болон цар тахлын дараах нөхцөл байдлыг дүгнэж үзвэл Хятад улс аль хэдийн хүн амынхаа хамгийн дээд зэг дээрээ очиж одоо хурдтайгаар уналтын үе рүүгээ орсон байна. Тэдний хүн ам 1.4 тэрбумд хизээж хүрээгүй. Эсвэл хүрчгээд одоо асар хурдтай буурч байгаагийн аль нь ч байж болно. Энэ бол зөвхөн Хятадын асуудал биш. Өмнөд Солонгос, Япон бүр баруун Европын улсууд ч энэ хүн ам зөвчнөр өвчлж байна. Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болсон Хятад улс хүн амгүй болох юм бол дэлхийн нийтээр эдийн засгийн хүндрэлд орох эрсдэлтэй нүүрт болно. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Хятад улс робот, AI-ийн тусламжтайгаар энэ хямралыг давж гарч чадах болов? Эсвэл Энэтхэг улс Хятадыг бүх салбарт бүрэн орлох уу? Доорх сэтгэл хэсэгт өөрийн бодлоо үлдээгээрэй. За тэгээд манай сувг subscribe хийхээ мартаоцай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.